Hi guys, за ингээд жинхэнэ бичлэгт маань давтаа морил. Өнөөдрийнхөө бичлэгээр та нартай би Америк амттангуудыг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд хуваалцахдаа одоо Монголд байдаг амттангуудын өөр төрлүүдийг хуваалцъя гэж бодсон. Тэгээ энэ миний 2 дахь шот. Сая би ингээд бүгдийг амтлаад үзсэн. Зарим нь ихэнх нь анх удаа амтлаж байгаа зүйлүүд байсан. Тэгээд харамсалтай нь би рекорд дараагүй байна. Тэгээд дэвдсэн дахиад эхнээс нь харуулад тэгээд өөрийнхөө сэтгэлийг хуваалцаад явъя гэж бодлоо. За эхэлцгээе. За хамгийн түрүүнд болохоор би өөрийнхөө хамгийн дуртай энэ ирээд бүр ингээд амттан дундаас хамгийн их дурлаж байгаа амттанг харуулъя. Энэ бол Almond-тэй M&M. Орон ингээд дуусгаа. Тэгвэл гэсэн тэгээд ийм том хэмжээтэй байдаг. Almond-ийн учраас аюугаа амттай. Бүр энийг ингээд идээл амир. Стой. За тэгээд би M&M-ээс бас дахиад нэг өөрийг бэлдсэн. Ийм cookie crunchy-тэй. Тэгээд би сая дөнгөж сая анх удаа идэж үзэхгүй. Би надад нэг таалагдаагүй. Ийм жижигхэн хэмжээтэй. Доторх ийм cookie нэг тийм гоё амттай бол би санагдсан. Тэгээ оноо өгөөд явъя. Almond-тай M&M-д бол би 10-аас 10-ыг өгнө. За энд болохоор захан хаяа идэж дүүл бас дайггүй мүү гээд 6.5. За дараагийнх нь Skittles гэсэн. Тэгээд энэ болохоор дотроо смутиний амттай. Дотроо 5 төрлийн смутитэй. Тэгээд би энийг өмнө гүрэж дэжсэн. Тэгээд энэ чигээс өмнө. Тэгээд яг хуу юм яг л өөр флейвертэй болохоос биш яг л ердийн байдаг Skittles гэсэн. Тийм. Тэгээд өнөөдөр ингээд юм том хэмжээтэй би бас их сайн дурлж идэж чадахгүй байгаа. Бүр нэг хаяа л хэдүүл нэг юм амны 100 маягаар хэдүүлдэггүй гэж магадгүй 6 оноо. За бас энэ Skittles-ийн gummies би бэлдсэн. Тэгээд аюу сонирхолтой үнэртэй. Яг нөгөө юуны үнэртэй зүгт юм. Америкээс очдог нөгөө нэг юм баавгайн хэлбэртэй витаминууд байдаг штеп. Ер нь тэрнтэй төстэй үнэртэй. Тэгээд дотроо энэ болохоор 5 өөр жимсний ус үзэм, лимон, нугайлан, ийм гүзээлзгэн, тэгээд оранжны үнэтэй юм байна. За энэ лимон биш үү? Лимон бол биш ээ. За энэ ногоон аль минь үзье. Би уулын эзэн чихэр амар дуртай хгүй. Ер нь амттай зүйлсүүдэд амар дуртай. Ногоон аль бас биш ээ. За гүзээцгэн. Ер нь явахгүй нэ. Бити дээрээ гэхгүй. 4 оноо. За дараагийнх нь болохоор Oreo, энэ sharp cookie-тэй Oreo. Миний бодлоор энэ нөгөө нэг юм дотроо юутай л ахалгаа. Зүтгэн тостой тийм л cookie байх. Амтны үсэг тиймэрхүү байсан санагдаад байна. За тэгээ иймэрхүү харагдаж байна.
Миний бодлоор энэ аюу жоохон зузаан голдон байдаг юм арай ч зузаан байгаад шиг санагдаад аа. Тэгээд Орео боророл гоё юм байна гэж бодогдлоо. Нэг хон хаяа гэдүүл гоё. 6 ном. За дараагийнх нь TikTok. Энэ дээрээ гаанд аягүй их орсон. Тэгээд ингээ гаа идээд ахын амар таалагдаад. Тэгээд би санамсаргүй явж байгаад энийг ихлэ авсан. Sprite-тай. Тэгээд энэ бүгд дээр л авсан юм аа. Тэгээд л авсан. Энэ уул нь юм. Одоо Sprite гэр би амар гоё юм чихэрлэг мэдгүй төсөөсөн. Тэгээд энэ болохоор сэрээ жон гашуун байсан. Тийм. Sprite амтагдах нь амтагдж байгаа. Гэхдээ гашуун. Энд болохоор 6 ном. За дараагийнх нь ийм олон төрөлтэй бэлдсэн. Тэгээд энэ Монгол байдаг эсхийг би сайн мэдгүй. Юуц нь TikTok би Монголд нэг амар иддэггүй байсан юм. Тэгээд энэ дээрэл гаанд дурлал тэгэл. За энэ ногоон хөтөн нь. Энэ бол таалагдж байгаа. Тэгээд би зөв бичлэгээ хийхэд хадгалсан. Нэг бол байнгын 1.8. За. За дараагийнх нь ийм Milky Way байсан юм. Milky Way байсан юм. Тэгээд би эхний хазалтаа бол хийсэн. Хар шоколадтай. Зөвлөхөн мэдээж юм доторх энэ цагаан юм. Аюугаа зөвлөхөн. Тэгээ надад бодогдсон юм гэвэл зүгээр Milky Way-с энэ харн хамаагүй гоё юм байна гэж бодогдсон. За дараагийнх нь болохоор цагаан KitKat. Milky Way дүүсгүй. За цагаан KitKat тэгээд ийм байсан. Тэг би цагаан шоколад бас нэг амар иддэггүй байсан юм байна гэдгийг яг энийг идээд мэдсэн. Яг л байдаг KitKat шиг тэгт цагаан шоколадтай шоколадаар бүрдсэн. Надад нэг таалагдаагүй. Milky Way оноо 10-аас 7. KitKat бол 10-аас 4. Би дахиад идэггүй. За дараагийнх нь болохоор 2 юм. Basing сонирхолтой 2 төрлийг бэлдсэн. Энэ нь болохоор дарсан үржтэй. Энэ нь limeтай. За тэгээд дарсан үржний амар юм. Дарсан үржний үнэр амар үнэртэй дээ. Ингээд онгоолгонгоо ингээд хүрсэн хийжээсэн. Тэгээд энэ дотор юм. Өмнө өмнө байхгүй. Энэ болохоор яг юм дарсан үржний бага зэрэг амттай. Амт нь бол нэг амар хурц биш. Би одоо энийг идэж чадах юм байна гэж бодсон. 7 оноо. За даймт нь болохоор ямар ч үнэр байхгүй. Тэг ингэ байж юм. Гэхдээ амар эсвэл бүр амар эсвэл яа энийг спешиал юмтай хольж хэдүүл амар гоё яах. Тэрнээс дангаар нь ингээд зүр кино үзэж байхдаа идэх чи өмнөдгүй тэгж идэхэд бол тохиромжгүй. 4 оноо. За тэгээ хамгийн сүүлд нь би 2 уух юм бэлдсэн. Sprite-ний cherry-тэй, Mountain Dew-ийн raspberry-тэй. За тэгээд
ялч чери амтагдчихж байгаа. Ямар нэгэн л одоо яг черryний флейвертэй учраас черри л амтагддаг юм байна. Одоо Sprite гэхээр ягаад ч юм надад нэг лимонтой байвал яг Sprite юм шиг санагддаг хгүй юу? Тэгсэн чинь черритэй болохоор яг Sprite шиг санагдахгүй байна. Эсвэргээрээ баг доктор Pepper энэ төр шиг санагдаж байна. Тэгэхээр яг би бол гэтээ бол ингэж бүр дуурлаж энийг л өөе гэж болохгүй. Тэгэхээр нэг 6.5. За энэ болохоор юм байна. Чингэр өнгөтэй. За энэ бол яг raspberry амтагдж байгаа. Тэгтээ ийм хурц биш. Нэг ийм хоолоор зурж өгдөггүй. Мэдгүй би юу гэж тайлбарлахаа мэдгүй байна. Юу ч гэсэн аюу гоё юм зөөлхөн. Тэгтээ ийм хурц амттай биш, нелон биш. Ер нь аюу шинхэн version юм шиг санагдаж байна. Тэгээ би энийг бол дахиад уунаа. 8 оноо. За хамгийн сүүлд одоо бүр ингээ хадгалж бэлдсэн нэг амттан маань юу бэ гэхээр энэ бол яг Америкийн амттан гэж биш. Төрөндөөс олсондоо би амар баяртай байгаа юм. Тэр бол Choco Pie. За энэ цаг завлаа тавьчихсан байгаа юм. Яг л одоо солонгосоос орж ирдэг Choco Pie. Гэхдээ энийг хэдүүлээ. Өнөөдөр арай өөр эцгээе. За явцгаая. За бүгдийг ингээ аянд хийж аваад microwave нэ. За нөгөөдөг чи юм болоод гараад ирлээ. Тэгээд эцгээе. Манай дүүхтэр энийг ингэж амар хийддэг байсан. Тэгээд хүмүүс хэрэг ингэж хийддэг юм мэдгүй. Одоо ингэж marshmallow ингээд халуунд хайлаад хөөгөөд гараад ирдэг. Дэвтэрийн Choco Pie-г энд байдаг ийм олон улсын зах гэх юм уу? Тийм газараас авсан. Хараад гэж бодсон. Гэтэ амар мохоо үнэтэй байсан. 12 ширхэг нь бараг $12. $10 байсан. За ингээд өнөөдрийн бичлэг маань энд хүрээд дуусж байна. За тэгээд та таалагдсан гэж найдаж байна. Би энэ бичлэгийг айгүй удаан бодож ингээд амттнуудаа багаар цуглуулж уулна явсан. Тэгээ уул нь анхныхаа реакшн хуваалцъя гэж бодсон боловч рекорд эхлүүлээгүй байсан учраас одоо тэгээд нийтэн бодож яснараа хийлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.